Хороотой хоолой үзүүлж бай. Зохиолыг бичиж дуу оруулсан. Цодхоо. Үхээр 2 дугаар хэсэг. Жүлтэм лам. Жүлтэм лам үндийн босгод хідэнтэй нар манджээ. Айгам халуунд 2 уруулан зомголдож, толгойнхон урссан цустай хатжээ. Захиулсан газраа хайж халзан толгоогоо самнахад чулуу шороотойгоо барьцалсан томоо тав ард дагцныхын зүүн дээхэнд байлаа. Өөрийн богцноос зөөсөн арсан дашмгаа аван амыг нэгээд уснаас гидсээ дүртэл хідэнтэй залгилна. Цангаан тайлагдж амдаа байдгаараа зотгож байсан ус толгой дээр цэл хийтэл насгаж шалбнорсон нүр толгоогоо дээлнийхээ захаар арчлаа. Сайн нэг санаа намарна зэлгэн дээр завлансан бодно. Орчин даваа манавш ард дагцанд буулгаад явсан. Мозоо ятангаас болоод утсан чинээ аймаа морхон дадуу шаачсангүйтэй. За байц. Унаад басаж ирэхэд нөгөө нь өвгөн байсан. Арай хэр имэсэр ичсэн баг та. Өглөө тэр өвгөн зам харсан. Гэхдээ би тэрнээс хойш сэрүүн байсантай. Яагаад өглөө юу болсон талаар санахгүй байгаа юм бол хэмээн бодол болов. Орчин тойрны ажил өчигдрийнхөөс арай өөр газар ирсэн байхан тэр. Яаж хэрхэн ирсэн талаар санаанд нь огт буусангүй. Модны ингэрт жаал толгоогоо гашилгаж сувтал одоо болно гэж хэлсэн үү? Өлөн хотод нь хоржигнон дуу гаргалаа. Өндийн басаа дайл бараатахаар зүв мэдэн алхаж эхэллээ. Явн явсаар жижигэн даваан дээр гарна зогсвол тал дунд ганц гэр байв. Модон савгаа тулсаар тэр зэгрүүг удаанаар гэлтэрч эхэллээ. Толгонд хийсэн гал чадбат хийн дууран. Галын дүл ноцч жижиг гэрэг гэрэлтүүлнэ. Наран бүсгүй гал дээрээ тоогоо тавьж ус хийн дээрээс нь хідэн яс хайж хоол хийж эхлэв. Гаднаас хүн гүйж орж ирээд амьс хатна. Ээжээ манайхыг чиглээд хүн ирж явна. Ямар хүн байна? Харсангүй явган хүн л ирж байна. Миний хүү гараад сайн хараад ороод иртээ. Зааж. Хүү гарна. Гараа салаавчиж уршаа нэг үлээж хараад нүдэ нэг том болгож хараад арай хин ямар хүн гэдгийг мэдсэн болол та. Гэрлүүгээ дахин үгсгэлээ. Ээжээ хүн биш лам байна уу гэхэд наран тас өхрөн нинээсээр галда дахин бод нэм шүлээ хурдан болох гэж яарна. Төд бодлого нохоо хорио гэж дуулдав. Айлын хүү гүн гарч банхар нохоогоо дуудан эрхлүүлэхэд сүүлээ годуулуулан хөвтөд өглөө. Жүлтэн майлын хаалгыг татан ороход гэрийн эзэгтэй нэмсгэлсэн царай айдас нэвтсэн царай болон ховров. Наран орж ирсэн хүнийг дээрээс доо шинжүүл элэгдэж модсон гутлаас зураар боож өмсөндөл нь өнгө алдаж хормоо ангир хэсэг нь нэлен үдэг хүрэн улаан цус нэвчиж шороо чулуутай барьцалтан хатжээ. Өөнийг харсан даранд айх, болгоомжлох, бодол зэрэг төрч хамаг биеийнх нь булчин зангирч ирээдүй цаг дээр муу явдлыг ургуулan бодно. Энэхүү бодлуудыг таслан амар нөө та сайхан зосч байна уу? Химэн намуухан хоолод уурахад наран баг зэрэг тайвшрав. Та надаас битгий зэрвэрээ. Холын замд хар бодолтондоо таарч
Утсан чинь аим улаан аймаа. Золтой л бурхандаа тушаасангүй. Ийм учиртай байх нь. Та дэшээ суу гэж хоймрууд заалаа. Та заав удахгүй хоололно. Ялалаа. Энэ их цус таны хэрэг үү? Сайн мэдэхгүй юм л та. Тийм байх. Яста тусгүй хүмүүсээ хүнийг ийм болгочоод ээр хайчихдаг. Таны лагшин одоо зүгээр үү? Толгой жоох эргэж байгаагаас өөр зүйлгүй дээ. Химээгээд толгоогоо бүхэлхэн шархан дээр хэдэлв. Базар байна. Алив та надад дээлээ тал. Өөр шарх байна уу? Үзье. Химээн наран уулга алдна. Айлын хүүхэд орж ирээд жүлтмийг хараад айж ээжийнхээ ар нуруунд наалт. Алив чи надад битгий наалтад байгаач. Энэ ахын хурдан имлэхгүй болохгүй хэмээн зандчихна. Наран жүлтмийн биеийг үзээд толгойдоо зохиулснаас өөр шарахгүйг мэдээд саяныг тавьширна. Цэвэр даавуугаар толгойг нь боож цөөн ороо бушуухан засч түүнийг суулгав. Одолгүй хоол болж гэрийн эзэгт халуун шүлийг яран аягалсаар жүлтэмд бүхэлдсэг нь холгүй барихад шүлийг халуунч гэж тоосон юмгүй хэдэн 7 хоног юм мэдээгүй хүн аятай хурдан залгилна. Удаагүй урд нь тавх дүүрэн мах ирэхэд гутлын түрүүнээс жижиг тонгоргоо гарган хумгүй огтолж амрууга gaхан чихлээ. Сайл нэг цадвуу гэлтэй толгоондоо бурцаасан хөлсөө жавзаар нуурсан махны шүүсээ дээлнийхээ хормоогоор арчиж аваад "Яах гэл алаа танд. Одоо л нэг хүн таних орчлон хормоог толдохтойгоо боллоо" хэмээгээд маасан. Зүгээрээ та азтай хүн юм. Ойр хавьд манахаас өөр айл цостгүй бүглөө газар. Тийм үү. Борхон багш минь харж үзэж та бид хоёрыг учруулж дээ. Хэмэв. Жөлтөм гарч хөнгөрч аваад эргэн орж хэлэггүй зач өгсөн хорон дээр нь гараад турхран зүудний ертөнцид морлов. Өвгөн нартаа зэрэгцэн замрахтаа саарлуута болон ховирч жүлтмийг орон авлаа. Тэр үед жүлтэмд даваал ганцхан бодогдож түүнийг амьдаар нь малын мах гаргаж байгаа мэт мөчөлж дараа нь цосын халуунаар уумаар адын хүсэл буцлаж эхэллээ. Асах галын дүл рүү харан галзуу хүн шиг тастаас хөрч байхад холхуухан хэн нэгний туслаараа хэмээн ойрлохын сонсогдоход хоёр чихэн сортойхон бит болоод хамрынхаа үзүүрийг тэр чигт чиглүүлэн үлээж харлаа. Хоолойных нь өгнөөс үзвээс даваагийн хоолой яг тагман байлаа. Араа тагангаа харуул улан гисэн дайрдаг атал жүлтэм харин баяртайгаар алгуурхан алхаж очлоо. Хоолойн бараанд хар хуйдэгдэж байснаа тэнгэрийн уудамлуу тал тийш нисэн готно. Гэртээ нэг хүн газар мөлгөж байхад навс хийхэд газар хөвтөд өгөв. Аажуухан алхаж байхад алсаас морин төвөргөн сонсогдоход жүлтэм амьсгаагаа ширүүн аваад хажууханд нь байх том чулуун дээр гарan явган суугаад хоёр гараараа газар толон суулаа. Даваагийн байгаа зөв рүү хорсолтой гарахгүй нүд завчилгүй удаан гарна. Морин төвөргөн даваагийн хажуухнаар өнгөрөхөд жүлтэн болсон даваагийн зүг дахин алхалаа. Адууны төргөх, давхих дунд холдохтой зэрэгцэн. Даваа хүндийн босож байв.
Жөлтөм хажууд нь ирэхэд даваа нүдний хоосон урхуурхаада хуруугаар чихэн ямар нэгэн юм хайн нэгжиж байлаа. Одолгүй нэг ширхэг үт гаргаж ирээд газар хаяад жоохон амьсгаа авснаа дахин өмхийгөө зовж амдаа бархирна. Нүднийхээ урхаад хуруугаа чихэн. Энэ үйлдэл хэд давтагдсны дараа даваа сэммэрсэн дээлнээс алд хэр урж аваад нүдэ боллоо. Энэ явдлыг жөлтөм таашаалтан аргагүй таалан харж байгаадаа дуусах үед нь хоолоогоо засна. Даваа тусламж ирж чадан ятан хэлэхэд шүтгүү амнасан зохиж гарах хилэн анхаарлыг нь татаад байв. Юу ч бодлого амд нь гараа ойртуулна хилэн зохио үгүй юу. Барьж аавн суг татлаа. Даваа орлоготой зэрэгцэн ухаан нь балартаж харах болно. Нэг сэрхэ тэр бүр хэр талта ганцаараа хүний дүүгээ хийлээ ам олохгүй шүүсийг нь сорсон шигээ идэж байх нь тэр. Идэж байсан хилээ бушуухан амнасаа нэлмж гайхахтай зэрэгцэн. Өөрийг нь тойрон эргэх саарлуутай чанга хөхрөн. Би нөрхөн агаарт замхрав. Жөлтөм зүвднээс огл хараад сэрлээ. Унтаж байсан хэвтэр нь нэлэнхүйдээ норч хамаг бие нь хөлөрчээ. Жөлтөм цээж хэд илээд орносоо бослоо. Яг л өдөр чинь тасралтгүй ярьсан юм шиг л ам нь хатаж ихээр цангаж байлаа. Харин наран тулганыхаа урд суугаад түүнийг их л нухацтай нүдээр харж байв. Тал дундах ганц гэрт хүмүүсийн унтлах чимээнээс үрзвүүл огт сонсогдохгүй байлаа. Жөлтөм маягтай цайгаа баг багаар ойлчлон бодолтой автна. Өчигдрийн зөвд яг юу байсан бэ? Үнэхээр л альбан дээр ингээ биедээ оруулчихлаа гэж юу? Би давааг алчихсан гэж юу? Эсвэл зүгээр зүуд байсан болов уу? Би цаашаа яах вэ? Явах уу? Эсвэл буцах уу? Химэн аягныхаа хоёр талд ээлжлэн гарч бодож байхад наран хүндийн босоод дохон уяа солих гархан өөдөөс нь шидэв. Чи ууж идэж дууссан бол манайхаас өтөр төрхөө яв. Чамд юу тохиолдож яасан надад ямар ч хамаагүй. Дахиж бүү үзэгд. Химэн хөмсгөө атруулан ширвд татвал шилчгээд гараад явчихав. Жөлтөмч гайхан гар бол уяан дээр хөгшин ганцмаар байхан тэр. Өөрт нь бэлдсэн гэдгийг ядах юмгүй ойлгоод тохмо хөлгөж аваад эргэл зохицуулгүй хийдийхээ зүг жолоогоо татлаа. 6 өдөр 6 шөнө явсны эцэст хийдийн хаалга дээр толон ирэхэд нар хэвэж байлаа. Морносоо угал хараад буугаад бурхны зураг бүхий модон хаалгыг дүлхэн хийдийн босхыг давхад өөрийг нь хүлээж зогсох хамптайгаа таарлаа. Амархан сайн байна уу? Мэндэ. Багш минь. Би бэрэ их л тусгүй юмтай таарад яаран буцаж мэдэж байна. Гэд яриг нь шууд таслав. Чамаг юу гэсрэж явуутай учирсан зүүдэндээ хартчихсан. Харин чамаг наашаа ирэхгүй гэдгийг ч мэдээд би чам зүүд явуулсан. Одоо чи энд байна. За, жөлтөм минь. Чэбэд хоёрт ярьж байх цаг үгүй билээ. Багахан хугацаанд чамлахааргүй юм сурах хэрэгтэй байна да. Химээгээд түүнийг дагуулan явлаа.
Эдэн чулуун зам дээгүүр модон шаахан дууг хадаасаар нэгэн банд амбын өргөнд орлоо. Хамб гайхан "Гүй чи чинь яагав? Зүгээр үү?" гэхэд хамбта танд яралдан мэтэрч гэж хэлээд түүнд захиаг өглөө. Хамб түүнийг уншиж үзээд хөмсгөө атруулна. Чөлтмийг дууд. Цаг нь болжээ гэж хэл хөрөг. 2 дугаар хэсэг төгсөв. Зохиолыг бичиж дуу оруулсан Цотхүү.